Монгол улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үзүүлж байна. Улсын хэмжээнд жил дунджаар 25-аас 30 орчим мянган гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгддэг бөгөөд нийт гэмт хэргийн 50% нь нийслэлд үйлдэгддэг. Харин гэмт хэргийн англиар навч үзвэл өмчлөг эрхийн эсрэг буюу хулгайн гэмт хэрэг зонхлох эсхийг эзэлдэг. Тухайлбал нийслэлийн хэмжээнд үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 30 орчим хувийг хулгайн гэмт хэрэг эзлэж байна. Харин гэмтэтгээдүүдийн насны хувьд 18-аас 35 насныхан зонхилдог бол тэдний 74.5% нь эрхэсэн тодорхой ажилгүй иргэд байдаг байна. 2017 оны 7 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 15,825 гэмт хэрэг бүртгэгдснээс өмчлөх эрхийн эсрэг 7,776 гэмт хэрэг, үүн дотроо хулгайн гэмт хэрэг 5,200 бүртгэгджээ. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг дотор бол энэ бусдын өмчийг эдгэрэнгийг хулгайлах гэж нэг гэмт хэрэг бол за эхний 7 сарын байдлаар бол 5,200 бол бүртгэгдсэн. Ийм тоон статистик. Энэс хувийн өмчийг бол хулгайлах нь 4,111 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ өмнөх оныхоо мөнхтэй харьцуулах юм бол 13.1% байна гэсэн ийм тоон статистик байна л да. За энэ гэмт хэргүүдийг илрүүлэх тасан зогсоох үйлдэлтэн гарсан эзэн холбогч нь тогтоогдоо гэмт хэргийг төргөн шуурхай илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас нэлээдгүй арга хэмжээ аваад ингээд явагдаж байгаа. За энэний хүрээнд бол за ялангуяа нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газар буюу энэ Ламбард гэдэг газар дээр нэлээдгүй хяналтыг тавьж ажиллаж байгаа. За өнгөрсөн онд бол Улаанбаатар хотын цагдаагийн газар тэр үед байсан. Одоо нийслэлийн цагдаагийн газараас бол энэ Ламбардууд дээр бол Ламбард ажиллах журмыг бол шинжилэн батлуулсан. За энэ журмын дагуу бол тухайн Ламбард нь иргэдийн барьцаанд авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах тусдаа өрөөтэй байх, үйлчлүүлэгчийн стандарт орон зайтай байх, мөн аюулгүй байдлыг хангасан тохиол хяналт камерын системтэй байх, цонхон мөн решетик төмөртэй байх гэдэг юм те ийм стандартууд байгаа. Дээр нь бол энэ оноос л нэмэгдээд тухайн энэ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа энэ газрууд өөрсдийн сүлжээтэй болох хэрэгтэй. Одоо нэгдсэн сүлжээнд холбогдох хэрэгтэй. Энэ сүлжээнд холбогдсноор тухайн Ламбард нь тавьж байгаа эд хөрөнгө, ялангуяа энэ хууль бус эд хөрөнгийг хянах төрөн шуурхай илрүүлэхийн чиглэлд бол нэгэн агц гарна гэсэн ийм дүгнэлттэй явж байгаа. Энэ ажил маань ингээ хэрэгж шатанда явагдаж байгаа. За энэ тухайн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын иргэд эзэдтэй нь бол цагдаагийн байгууллагаас гэрээ хамтын ажиллагааны санал жишгүүд хийгдсэн. Энэ дээр бол гэмт хэргийн замаар с ิจ бүхий зүйл байвал яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэх ийм үүрэгт тухайн байгууллагууд байна. Энийхээ өрөөнд цэцэн аж ахуйн нэгж байгууллагууд бол цагдаагийн байгууллагад хамтарч ажилласнаар нэлээдгүй гэмт хэргийг илрүүлж бас бүлэглэн орон байрны хулгай хийдэг энэ этгээдүүдийг бол илрүүлэн таслан зогсоож энэ дээр нь хуулийн дагуу бол шалгалтын ажиллагаанд маань хийгдсэн юм асуудлууд бас байгаа. Дээр нь бол энэ хулгайлагдсан зүйлийг хөдөлтөнд борлуулдаг change гэж яригддаг. Хямд зүйлийг аваад бусдад зарж борлуулдаг энэ этгээдүүд иргэд дээр бол цагдаагийн байгууллагаас тодорхой хэмжээний хяналтууд тавьж ажиллаж байгаа. Хяналт гэхлээр иргэд маань бол бас айц сүрдэх юм асуудал. Энэ хяналт маань бол ямарваа нэгэн иргэдэд дарамт учруулахгүйгээр энэ хяналтыг тавьж ажилласнаар энэ хулгайн зүйлийг бол төргөн шуурхай илрүүлэх, мэдсэнд нь буцааж өгөх энэ ажлыг бол зохион байгуулалттай арга хэмжээ хийдэг ингээ явагдаж. За энэ зоны тухайд бол ялангуяа энэ хулгайлах төрлийн гэмт хэрэг бас дийлэн богг бах ийм хандлагатай байгаа учраас иргэдэд олон хоногор гэр орноо орхиж явж байгаа бол хажуу альдаа мэдэгдэх зайлшгүй шаардлагатай. Шаардлагатай тохиолдолд хариа дүргийн цагдаагийн байгууллага албаа гэж мэдэгдэж явснаар энэ өөрөө энэ төрлийн гэмт хэрэгээс өрцөн сэргийлэх нэлээд том хэлбэр болдог учраас энэ дээр иргэд маань анхаараач гэдгийг бас хэлмээр байна. Хулгайн гэмт хэрэг орон нутагт малын хулгай зохиолдог бол нийслэлд орон байрны болоод халаасны хулгай их үлдэгддэг байна. Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар гэмтэтгээдүүд хулгайлсан эд зүйлсээ нэг бол change гэх хүмүүст хямд үнээр зардаг, эсвэл барьцаалан зээлдэх газар буюу Ламбард нь тавьдаг байна. Одоо хулгайн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг олон талаас судалж үзэж байгаа. Хулгайн эд зүйл, хулгайч нарын одоо хулгайсан эд зүйл хаана зарагдаж борлогдож байгаа. Энэ хулгайн эд зүйлийг худалдаж авч хулгайчныг санхүүж оголж байгаа ямар улсууд байна?
change гэж нэртэй одоо бусдын эд зүйлийг хямд авч өндөр зардаг нөхдүүд байна. Дээр нь ламбардын үйл ажиллагаа эрхэлж байгаа улсууд байна. Тэгэхээр энд олон одоо шударга энэ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд байхыг одоо байгаа. Гэхдээ энэ хажуугаар мэдсэн ч мэдээгүй юм шиг авдаг. Тэгээ энийг цаашин зарлах худалдаа ийм эргэлт бий болчиход байгаа. Нийслэлийн гэр хорооллуудад бол орон байрын хулгай бас нэлээд байна. Иргэдийн орон байранд орж энийг цагдаагийн байгууллагын одоо олон албад өдөр шөнөгүй явж илрүүлж тассан зогсоож шийдэж байгаа боловч энийг авдаг, борлуулдаг зах зээл нь өөрөө оршин тогтноод байна. Энийг зохицуулах төрийн зайлшгүй шаардлага байгаа учраас бид нар Монгол улсын стандарт хэмжил зүйн үндэсний төвд энэ одоо стандартыг заавал мөрдөх стандарт болгох шаардлагатай гэдэг саналыг тавьчихад байгаа. Заавал мөрдөх стандарт болгоод энэ нэг байранд байгаа 7 ламбардыг одоо зөв шударгаар ажиллах ёстой. Тэр одоо програм хангамжинд заагдсан програм хангамжтай болох ёстой. Онлайн орчинд ажиллах ёстой. Тэрний дагуу одоо энэ эзэмшигчийн энэ тогтоосны үндсэн дээр энэ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа шударгаар явуулах ёстой. Энэ хяналттай байх ёстой. Энийг цэгцэл заавал мөрдөх стандарт болгохоор бид нэр стандарт хэмжил зүйн үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэхээр саналаа өгчээд байгаа. Хууль зүйн амны гэмтэргээс сурсан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл стандарт хэмжил зүйн үндэсний төвд өгсөн байгаа. Тийм барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа эрх ашигыг хамгаалдаг холбоод хэлсэн байгаа. Шударга өрсөлдөөн хэрэгжлийн төлөө газарт хэлсэн байгаа. Иргэдийн эрх шиг зөрчигдөж байна. Тэнд барьцаанд юмаа тавьж байгаа иргэд шударга иргэд байх иргэдийн одоо богино хугацааны мөнгөн одоо хэрэгцээг хангаж байгаа шударга барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа байгаа боловч олон одоо борооны дарах мөөг шиг нэг байранд 7-8 ламбард байгаа учраас нэг нь энэ болохгүй энэ их сурвалжин тогтоогдохгүй хэн мэдэгдэхгүй хүн тавьж байгаа юмыг аваад ингээд цайсан зарж борлуулдаг юм байна. Дээр нь одоо ингээд зарлалуу зөндөө юмнууд байж байгаа. Барьцаанаас ноутбук чөлөөлнө, бүх төрлийн ноутбукийг зарна гэнэ. Тэгэхдээ тэнд одоо улгаад алдагдж байгаа зүйлс энэ ламбардын одоо наанар ингээд үзээрэй. Ламбардын одоо барьцаал тавих гэж байгаа зүйл нь телевиз, тэгээ гар утас, ноутбук, алт мөнгөн гэдэл мөнгөн аяга гэл одоо хөөрг гэд ингээд ийм зүйлсийг гаднаа бичсэн байгаа. Ийм зүйлийг барьцаална гэдэг. Бидний одоо энэ хулгаад энэ алдаж иргэдийн одоо алдсан энэ зүйлсийг олж ирэхэд бидний хөөцөлдөх зүйлсүүд маань одоо ламбардын одоо барьцаалж байгаа юмнуудтай яг адилхан байна. Одоо энэ хонгийн мэдээнд алдагдсан энэ зүйлсийн юу байна энэ байж байна. Манай Улаанбаатарын гэдэг. За нэг өдрийн алдагдсан юмнууд байна. Зурагт 7 ширхэг, компьютер 10, гар утас 4, мөнгө аяга 11, хөөрг 6, үн тэтэл 34 гişээр ингээд энд одоо алдагдсан бид нар цагдаагийн байгууллагын дүүргийн албадууд энийг эрен сурвалжилж иргэдийг хохирлуулах гэж ажиллаж байгаа. За мөн энэ иргэд өөрсдөө одоо эд хөрөнгийг харж хамгаалах энэ үйл ажиллагаагаа бас одоо хөршийн хяналт одоо иргэд нь хүрлэл энэ журмаар зохион байгуулах өөрсдийнхөө одоо бас эд хөрөнгийг эзэн болох ялангуяа бас энэ одоо өөрсдийн эд хөрөнгийн янз бүрийн цахилгаан хэрэгслийн сериал номер бусад юмыг өөрсдөө мэддэг одоо алдагдсан янз бүрийн талдганд өртсөн байхад цагдаад тэр одоо сериал номер бусад юмнуудаар нь зарлан мэдээлдэг онцлог шинж тэмдгийг хэлдэг. Ингээд ийм одоо байх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ талаар бид нар бас арга хэмжээнүүдийг авч байна. Өөрөөр хэлбэл зарим ламбардууд санаатай болон санаандгүй байдлаар гэмтдэхэд юу хулгайлахыг нь зааж өгдөг. Нэг ёсны албан бус захиалагч болж хуурдаг байна. Албаны үн өгч байгаа мэдээллээр нийслэлийн хэмжээнд байгаа 593 ламбарданд жил дунджаар 32 тэрбум төгрөгийн бараа эргэлддэг бол зах зээлийн хамгийн хямд үнэлгээгээр 7.5 тэрбум төгрөгийн эд зүйлс хулгаад алдагддаг байна. За энэ хулгайлах гэмтэргийг ингээд шалгах явцад одоо бидэрч юу ажиглаж байгаа гэхээр хулгайлах гэмтэргийг үйлдэл этгээдүүд нь хулгайлсан эд зүйл болон бараа хэрэгслүүдийг эд зүйлүүдийг барьцаалан зээлдүүлэх газар ламбардуудад зах зээлийн үнээс хит хямдаар тавих. За тэгээд ламбардуудаас санхүүжин дараагийнхаа үйл гэмтэргүүдийг үлдэж тогтмол тэнд зарж борлуулах үйлдэлүүд ажиглагдсаар байна. За ингээд бид нэр хулгайлах гэмтэргийг үйлдэл этгээдүүдийг илрүүлэн шалгах явцад бол
эд зүйлүүдээ ламбард нь тавьсан. За тавихтаа яаж тавьж яах гэхээр найз нөхдийнхөө нэг бол тэр таксины жолооч, нэг бол гудамжинд явж байгаа иргэдийн нэрээр бичиг ихчээ хаа ийм тавих гэсэн би өнөөдөр бичиг баримтаа орхисон байна гэж хэлж байгаа тэр хүмүүсүүдээр ингээд тавиулах. Тэгээд ингээд эд зүйлийн тогтоогод ирэхлээр хамааралгүй улсуудаар ингээд тавиулсан байх жишээтэй. Ийм үйлдэлүүд их ажиглагдж байна сүлбэд. Тэгэхээр энэ тал дээр бас манай иргэд бас болгоомжтой хандаж иргэд одоо хүмүүс ийм эд зүйлийг ингээд ламбард нь тавиад өгөөс би бичгээр нь алдсан байна гэдэг гэсэн энэ тэр бас сэрэмжтэй хандмаар байна. Одоо зарим нэг шалгагдсан яг практик дээр шалгаж байгаа байдлууд бол ерөөсөө л ламбардууд дээр хүн юм аваад тэрвэл тухайн одоо аж ахуйн нэгжийн одоо юу юм байна л да. Одоо юу гэдэг одоо зах зээл нь тийм учраас одоо тэднэрт одоо гарал үүсэл ямар байх нь эс хамаарч ерөөсөө л бэлэн юм байвал шууд авчих. Тэгээд тэр нь одоо жишээ нь бичгээр зарим тохиолдолд бүр бичгээр төхөж авдаг тэр ламбардууд нэрс байгаа одоо бид тэр шалгагдж байгаа зарим ламбард байна. Тэгээд энэ яагаад ингэж аваад байна гэхээр ерөөсөө л зарим зэрэгцээ ламбардууд бие биенээс өрсөж явах жишээтэй. За ингээд үүдэн дээр нь бусад ингээ байдлаар ямар нэгэн байдлаар цагдаагийн машинууд зогсоохлоор орлого хаалаа гэж уурлах тийм ээ. Цагдаагийн байгууллага ажилтны шаардлагыг эсэргүүцэх хүртэл байдлууд ажиглагдж байна л да. Тийм тохиолдлууд хүртэл гарч байна. За өнөөдрийн байдлаар ихэд хүртэл одоо сая ламбарданд ингээ бас нэг таньдаг эмэгтэйгийнхаа нэр усаар ингээ бичгээр тэр ингээд 42 инчийн Samsung телевизэр тавих гэж яхад манай цагдаагийн албаагч нар илрүүлж таслан зогсоолоо. Тэгэхэд тухайн ламбардын ажилчид бол та нар орлого хаалаа. Ингээд гэж манай албаагчдыг эсэргүүцсэн байх жишээ нь. Тэгээд би тэд ингээ байж л хоёр нь гадагшаа гарчаад игээ яваад намайг ороод хоол хийгээ байж игээд би ороод хоол хийгээд сууж идэл гаднаас хоёр найз нь орж ирээд зурагт авч орж ирсэн юм. Тэгээ юу зурагт гэсэн чинь манай дүү өгсөн юм аа гэх. Тэгээд санаанд ороочгүй. Тэгээд би тийж хончоод өглөө 9:00 цагт ажилдаа явсан чинь чи бичиг баримттай гэрн би тийм гэсэн чинь бид хоёр бичиг баримттай байхгүй нэг зураг тавьж өгчих гэр ингээ хамтдаа гарцгаасан юм аа. Тэгээд цамбын ламбард дээр ирээд зургатаа тавихгүй байж идэл нэг цагдаагийн байгууллага хүнээрээ юун зурагт яасан ингээд нөгөөх нь алдагдсан зурагт болж хувираад энэ хөл байдалд орчод байна. Монгол улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үзүүлж байна. Орон байрны хулгайн гаралтын тоо улирлын чанартай хэлбэлцдэг. Тухайлбал дулааны буюу амралт цугаалгын удирдалд их хандлагатай байдаг бол хүйтний удирдалд хайрцангуй буурдаг. Харин халаасны хулгайн хувьд хүн олноор цугладаг газрууд буюу зах худалдааны төвүүдэд болоод автобусны буудал автобусны дотор ихээр үлдэгддэг байна. Тиймээс ирээд эдгээр газруудад зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Эсбөгөөс өөрийн эд зүйлээ алдах эрсдэлтэйг санууллаа. Бүх шатандаа л одоо тийм хариуцлагатай байх хэрэгтэй байлгүй тий. Хүн болгон хариуцлагатай тэгээд одоо гэрэлтүүлэх юм уу байна. Хатын захаар одоо ингэ төөр бол гоё л байна гэрэлтүүлэхтэй. Хатын захаар бол гэрэлтүүлэх юм уу шүү дээ. Тэгээд тэрнээс чи болоод янз бүрийн хулгайн гэмт хэрэг тэгээд янз бүрийн бас гардаг байх гэж бодоод шүү дээ. Иргэн хүн бол маш чухал байх хэрэгтэй шүү дээ. Ер нь хүүхдээч тэр өөрөөгөөч тэр маш одоо хариуцлагатай л байх хэрэгтэй шүү дээ. Бүх юмдаа хянамгай тэгээд ийм салан одоо ингээд хүүхдүүдээ хүртэл ингээд хайчдаг. Яг тэрэн шиг одоо ингээд бүх юмудаа ингээд салан задгаа байхаар тэр байдлыг ашигладаг юм шиг харагддаг шүү дээ. Сонир сэрэмжтэй байх хэрэгтэй. Тийм. Өөрснөө сонир сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэгж л бодож байна да. Орон байр халаасны хулгай энэ хулгай зөрчлийн тухай хуулиуд шинээр гараад байгаа юм билээ шүү дээ. Тэгээд энэ хууль нь бас нэг тодорхой үр дүнд хүрээд те
тэр мэдээж хулгай гин талдлаг гарч байгаа юм чинь зөрчил гаргаж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ хуулиа чангаруулчих юм бол бас боломжтой хууль гарсан болов гэж би бодоод байна шүү дээ. Эргэн үнийн хувьд бол мэдээж нийгмийн байдал ямар байгаа вэ? Тэрийг хүмүүс бас мэдж байгаа учраас өөрийнхөө эд хөрөнгө болоод тийм ээ юмдаа гамтай хариуцлагатай одоо салан задгаа биш хандж бас хэвших хэрэгтэй болов гэж би бодож байна. За энэ хуулиндаа л жоохон өөрчлөлт оруулаад хуулиа жоохон чангал болгох хэрэгтэй байна. Тэгээд одоо цагдаагийн байгууллагууд одоо энэ камержуулах системүүдээ бас сайн төгс боловсронгуй болгох хэрэгтэй. Тэгээд иргэд бас өөрсдөө бас ухамсартай хариуцлагатай байвал бас зүгээр байна. Өнгөрсөн 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн эрүүгийн болоод зөрчлийн шинэ хуулиар хулгайн гэмтэрэгтэй холбоотой заалтуудыг илүү нарийн зааж өгч мөн хүлээлгэх хариуцлагыг нь чангатгажээ. За 2017 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлсэн шинэ эрүүгийн хуулиар хулгайлах гэмтэрэг болсон болвол 5 хүртэлх жилийн яар шийтгэл оноож байгаа. За тусгаалan бэлтгэсэн зэвсэг инженертэй зүйл машин механизм ашиглан мөнгө гэмтэргийг үйлдсэн болвол 8 хүртэлх жилийн яар шийтгэл оноож байгаа. Оноогоор заасан байна. Бусдтай бүлэглэн үйлдсэн болвол 12 жил хүртэлх яар шийтгэлийг оноогоор зааж өгсөн байна. Мөн эрүүгийн хуулийн 16-гийн 8-д гэмтэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүнийг нь авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус их үүсвэрийг нуун далдлах, гэмтэрэг үлдэхэд оролцсон, аливаа этгээдийг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, их үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах, эсвэл 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийдэх гэж заажээ. Айл руу норсон уу, яаж орсон уу ер нь мэдэж байна уу? Гүү сайн санахгүй. Нэг гараал явж исэн чинь яг замынхаа цаатал дээр зогсож исэн эргүүлүүд таагаал тэгвэл юм авцсан гарч исэн юм уу? авцсан. Юу байсан тэр нь? Тэгвэл өчигдөр арай энд авчирч байж байгаа харахад нэг хоёр хүүхдтэй байсан, нэг зурагт байсан. Тэр айлыг ер нь хүн байхгүй гэдгийг яаж мэдчихсэн юм бэ? Тэгээд хашийн дотор нэрэл төмөн юм байхгүй. Яг цаад хашааныхаа цаад болон тийм барилгын хог биш. Тэр мөрөн дээгүүр нь явж байгаа тэгэл чоочтой юм гэдгийг мэдсэн юм шиг л. Мэдсэн байх гэж бодоод байна. Чоочийн тэгээд яаж онгоцсон ба шүү? Өдөр төмрөр л онгоцсон багт. Одоо тэгээд өөрөө мэдэхгүй байж байгаа дид хүмүүс огтоо байж байгаа чинь өдрөөр ямар дүнэлтэнд урж байна? Одоо тэгэл архив харуулж байгаа хөдөл болцооч. Энд тэгэл арх угаачд тийм юм болчтой. Тэ. Өмнө нь хулгайн тэр хийжсэн үү? Хийжсэн. Ямар хэдэн удаа ямар хийж? Одоо нэг 17 үлдлээ хулгайн 17 үлдлээ. Юу хулгай хийсэн тухай? Тухайн үед тэгэл жоохон нэг зурагт ноутбук мөнгө аяа тийм юм хулгай хийсэн. Хулгайн гэмтэрэгтэй тэмцэж чиглэлээр цагдаагийн байгууллагаас олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь 21 аймаг нийслэлийн 9 дөрөвт хулгайн гэмтэргийг бууруулах чиглэл бүхий сургалт семинаруудыг засаг дарга цагдаагийн албан хаагчид болоод иргэдийн дунд зохион байгуулж байна. Сургалт семинар хамгийн сүүлд Төв аймагт зохион байгуулагдсан бол одоо нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна. (2017 оны 2 сард шинээр хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Энэ өөрчлөлтийн хүрээнд хулгайн гэмтэртэй тэмцэх газрыг байгуулсан байж байгаа. Улсын мөрдөн байцаах албаны дэргэд хулгайн гэмтэртэй тэмцэх газар гэж байгуулсан. За энэ газар нь байгуулагдсанаас хойш ажиллах хугацаанд улсын хэмжээнд хэд хэдэн удаа гэнэгдсэн хэсэгчлсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсны үр дүнд хулгайн гэмтэрэг 12%-аар буурчсан юм үзүүлэлттэй байж байгаа. Ер нь бол нийт гэмтэргийн бол 30 орчим 30 гаруй хувь нь хулгайлах гэмтэрэг эзэлдэг улсын хэмжээнд. За нийслэлийн хэмжээнд бол одоо нийт хулгайн гэмтэргийн 65 орчим хувь нийслэлийн хэмжээнд үлдэгддэг. Халаасны хулгайн гэмтэргийн 97% нь
Улаанбаатар хотод үлдчихэдэг. Ийм тав мэдээнүүдтэй байж байгаа. Ер нь бол халаасны хулгай бол олон нийтийн газар тийм ээ хүн ам ихээр цугларсан худалдаа үйлчилгээний болон автобусны буудлын автобусын дотор гэх мэт ийм газруудад бол халаасны хулгай гэмтрүүл ихээр үлдэгддэг. Мөн бол гадаадын жуулчд ихээр явдаг үзүр үйлчилгээний газрууд ер нь бол нийт олон нийтийн цугласан тийм газруудад бол халаасны хулгай ихээр үлдэгддэг. Халаасны хулгай гэмтрийг бол үлдэж байгаа тэр арга нь бол ер нь бол ерөөхдөө халаас нь болооч нэгээр явна гэж байхгүй. Бүлгээр явдаг, 2 3 явдаг. Тухайн этгээдийн анхааралгүй байгаа байдлыг нь ажиглаад тэгээд нэг нь бол урталт нь гарч анхаарлыг сарниулж, хоёр дахь нь зүөх эзүүлээс нь дөрвч юмнуудад гар утсыг аваад, гурав дахь этгээдэд дамжуулах маягаар ингэж гэмтэрэг үлдэгддэг. Тэгэхээр олон нийтийн газар явж байгаа тохиолдолд бол аль болохоор өөрийнхөө эзүүлийг бидээ нааж тийм ээ. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар зохиомл одоо шахацлдж байгаа эсвэл өөрийнх нь анхаарлыг өөр тийш нь татах тийм зохиомл байдлууд үүсэж байгаа бол таны ойролцоо бол халаас нь болгож явж байна гэсэн үг. Тэгэхээр энэ байдлуудыг анхаарч одоо 9 сарын 1 болж хичээл оюутнуудын хөл хөдөлгөөн сурагчдын хөл хөдөлгөөн ихсэж байна. За орон нутгаас иргэд ихээр одоо төв суурин газрууд руу орж ирж байна. Үүнийг дагаад худалдаа үйлчилгээний газрууд дээр хөл хөдөлгөөн ихсэж байгаа. Энэ байдлыг дэлгэрүүлж хулгайч нар халаасны хулгайч нар ялангуяа идэвхжих юм байдалтай болд. Тэгэхээр иргэд маань энийг бас анхаарч өөрсдийн төрөнгөө биедээ нааж авч явж аль болохоор сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой ингэж ажиллах хэрэгтэй байж байгаа. Нийслэлийн хэмжээнд халаасны хулгай гэмтэртэй тэмцэх хэлтэс гэж ажилтдаг хэлтэс ажил. За энэ ажилчид маань одоо өндөржүүлсэн байдалтай гэж ажиллаж байгаа. Ер нь бол ажлаа халаасны хулгай гэмтэрхтэй тэмцэх чиглэлээр тодорхой төрлийн ажил арга хэмжээнүүдийг байнга тогтмол зохион байгуулж ингэж ажилтдаг. За сая шинээр батлагдсан гарч 7 сарын 1-ээс хэрэгжиж байгаа эрүүгийн хууль болон зөрчлийн хууль байж байгаа. За энэ хуулийн дээр бол өмнөх эрүүгийн хуулийн дээр болохоор хөдөлмөрийн үндэсний доод хэмжээнээс бага хэмжээний хулгай хийсэн тохиолдолд торгох тийм арга хэмжээ авдаг байсан бол одоо энэ зөрчлийн хуулийн дээр одоо бага хэмжээний хохирлтой хулгай гэмтэрэг хулгай хийсэн тохиолдолд 7-оос 30 хүртэл хугацаар баривчлахаар ийм хариуцлагын санкцтай байж байгаа. Мөн эрүүгийн хуулийн дээр болохоор удаадараа бага хэмжээний хулгай хийгээд өөрийнхөө амьдралын их үүсвэр болгосон тогтоогдох мөрдөн байцаалтаар тогтоогдох юм бол 5-аас 12 хүртэлх жилийн хугацаар 20 хайлтар шийтгэхээр ийм санкцуудыг оруулсан байж байгаа. Тэгэхээр энэ бас хулгайн гэмтэрхтэй тэмцэж байгаа төрийн бодлого ерөнхийдөө чангарсан. Энийг дагаад бас хулгайч нарыг хулгай гэмтэрэг үлдэж байгаа амьдралынхаа их үүсвэр болгож байгаа хүмүүст бол хүлээлгэх хариуцлагыг дагаад туслалын чангарсан ийм үр дүнтэй байж байгаа. Гэмтэрэгүүд тухайн объектоо сонгохдоо маш нарийн судалгаа хийдэг бөгөөд ихэвчлэн бүлэглэн үлддэг. Үүнээс гадна иргэдийг цахим ертөнцийг ашиглахдаа анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа. Учир нь цахим орчинд тавьж байгаа таны мэдээлэл гэмтэрэгүүдийн өгөөж болох тохиолдол гардаг байна. Энэ гэмтэрэгүүдийг илрүүлээд мөрдөн малцлын ажиллагаа хийдэг. Ингээ хийгдэхлээр бол ихэвчлэн бол бас энэ олон нийтийн сошиал сүлжээнээс мэдээлэл авч тухайн айлыг бол бас халтж эзүүлийн хулгайлсан тохиолдлоос бүртгэгдсэн ийм тохиолдлууд байгаа. Ялангуяа олон нийтийн сонин мөн сошиал сүлжээн дээр өөрийнхөө гэрийн зургийг тавих, төрөмнийхөө зургийг тавих маань бол өөрөө энэ эрсдэл дагуулж идэг. Ийм зүйл учраас иргэд маань энэ дээр анхаарч гэдгийг хэлмээр байгаа. Олон нийтийн Facebook сүлжээ, Instagram, Twitter энэ зүйл дээр бол би тэдэн хоногоор энэ гадаад явлаа, дотоод явлаа сайхан амарч ийн гэдэг маань бол тухайн таны байгаа гэр гэдэг юм уу те амьдарч байгаа энэ газар маань л эзгүй байна гэсэн ийм мэдээллийг давхар агуулж идэг учраас иргэд маань энэ тал дээр маш болгоомжтой хандах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа энэ сошиал орчныг бол иргэд бол өөрийн хувийн чанартай мэдээллийг хэд дэлгэрэнгүй оруулахгүй байх. Таны Facebook хичнээн найз нөхөд байна. Таны тавьсан мэдээллийг хичнээн хүн харж ийн гэдэг дээр нэг хяналт тавих цаг болчихжээ иргэд минь. Тэгэхээр бол та тэр хувийн шин чанартай ч гэдэм үү аял зугаалгаар явсан мэдээлэл зөвхөн найзуудтай түгэе гэж. Түүнээс нөгөө паблик гэдэг нийт түгээх хэлбэрээр нь явуулна гэдэг маань бол өөрөө энэ давхар эрсдлүүдийг дагуулж идэг учраас энэ дээр бол иргэд минь анхаарах зайлшгүй шаардлагатай.
Иргэдийн хувьд хулгай дэд зүйлсээ алдахаас урьдчилан сэргийлэх нэг гол арга бол камержуулалт. Энэ ч үднээс Монгол улсад гэмтригээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нийслэлийн цагдаагийн газартай хамтраад аюулгүй орчин иргэдийн оролцоо боловсрол туралдааныг нийслэлийн хэмжээнд зарласан. 2017 оны 4-р сарын 1-ээс 6-р сарын 1 хүртэл 2 сарын хугацаанд зохион байгуулсан уралдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр 2300 гаруй хяналтын камер суурилуулагдсан юм а. Үүний хүрээнд тухайн хяналтын камер суурилуулагдсан газруудад гэмтригийн гаралт эрс буурсан эерэг үр дүнтэй байгаа юм а. Монгол улсад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл үзүүлж байна.